аюулгүй бүс хүртэл ухраарай. Сансар окторгын удирдлагын төвөөс анхааруулж байна. Анхаараарай. Анхаараарай. Удирдлагын төвөөс анхааруулга ирж байна гэдэг нь хөлөг аюулд орсон байх нь. Цахим аялагчдын хөлөг солирын борооны идэвхтэй бүсэд ойртож байна. Хөлгөө аюулгүй бүс хүртэл ухраана уу? Хөлгөө аюулгүй бүс хүртэл ухраана уу? Цахим аялагчдаа хөлгийг аюулгүй бүс хүртэл ухраах хэрэгтэй байна. Хөлгийг эргүүлээрэй. За, хөлгийг эргүүлж байна. Сансар окторгын хэмжээст биднийг анх гарсан газраас 920 м зайд байна гэж зааж байна. Биднийг 380 м ухрах ёстой гэж мэдээлж байна. Бид 380 м ухрахын тулд эхлээд 920-оос 300-аар ухръя. 820, 720, 620. Одоо 80 м ухръя. 610, 600, 590, 580, 570, 560, 550, 540. Бид сансар окторгын 540 хүртэл ухрах хэрэгтэй юм байна. Захим аялагчдаа тоогоо зөв бодсон эсхээ нягтлан өөр аргаар дахин бодоорой. Ухарж байгаа учраас 920-оос 380-ыг хасж байна те. Тийм ээ. Хасах үйлдэлийг хэрхэн хялбараар хийж болохыг бид сурсан шүү дээ. Тоогоо 100-д 10-д нэгжид задалж орны нэмэгдэхүүний нийлбэрээр бичээд 100-ийн орноос 100-ыг, 10-ийн орноос 10-ыг, нэгжийн орноос нэгжийг хасаж болно. 920 нь 900 дээр нэмэх нь 20, нэмэх нь тэг. 380 нь 300, нэмэх нь 80, нэмэх нь тэг. 900-аас 300-ыг хасаж болж байна. Харин энийг одоо яаж хасах уу? 2.10-аас 8.10-ыг хасаж болохгүй юм байна штэ. Бодох арга бий цахим аялагчдаа. Би зааж өгье. Дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. 920-ыг 920 гэж задалж болгоч 20-оос 80-ыг хасч болохгүй учраас 920-ыг 800 нэмэх нь 120 гэж задалж болно шүү дээ. 100-ийн орноос 100-ыг 10-ийн орон руу шилжүүлж байгаа юм. 800 дээр нэмэх нь 120, нэмэх нь тэг. 300 дээр нэмэх нь 80, нэмэх нь тэг. Гайхалтай. Тэгвэл 120-оос 80-ыг хасч болохоор боллоо. 100-аас 100-ыг хасъя. 800-аас хасах нь 300, тэнцүү 500. 10-аас 10-ыг хасъя. 120-оос хасах нь 80, тэнцүү 40. Харин тэг нэгжээс тэг нэгжийг хасахаар мэдээж тэг гарна. 500 дээр 40-ыг нэмээд 540 болно. Сүүлийн бодлоос 540 м зайд очих юм байна. Бид хөлгөө аюулгүй газар хүргэж чадлаа. Сайн байна Мидо. Бид хамтдаа зөв бодож чадсан шүү дээ найзуудаа. Хөлгийн компьютер Бидо дахин хэмжилт хийн үү? Солирын бороо ойртож байгаа учраас дахин хэмжилт хийж аюулгүй газар хүртэл хөлгөө ухраана уу? Бидо би хэмжилт хийж байна. Би сандраад байна. Хайгаад байна. Бүх зүйл сайхан болно. Айдо, тайван бай. Тийм шүү. Бидо хэмжилт хийгээд бид дахин тоо бодоод л ухрахад болно шүү дээ. Захим аялагчдаа бид 540 м-т байна. Энээс бид 152 м-ээр ухрах хэрэгтэй байна.
540 м-ээс 152 м-ийг хасах хэрэгтэй боллоо. Алив найзуудаа бодцгоё. 540 тэнцүү 500 дээр нэмэх нь 40 нэмэх нь тэг гэж 100-т 10-тад задлаа. 152 тэнцүү 100 дээр нэмэх нь 50 нэмэх нь 2 гэж 100-т 10-т нэгжид задлаа. 500 дээр нэмэх нь 40 нэмэх нь тэг 100 дээр нэмэх нь 50 нэмэх нь 2. Нэгжээс нэгжийг хасч болохгүй байна. Бодох аргыг зааж өгөөч би доо. Хасах үйлдэлийг нэгжээс эхэлж хасна. Нэгжээс нэгжийг хасъя гэтэл тэгээс хоёрыг хасах боломжгүй учраас 540 м-ээс 152 м-ийг хасахын тулд 540-ийг 500 нэмэх нь 30 нэмэх нь 10 гэж задлана. 500 дээр нэмэх нь 30 нэмэх нь 10. Энээс хасах нь 100 дээр нэмэх нь 50 нэмэх нь 2. 10-аас 10-ыг хасахын тулд 500-аас 100-ыг 10-ийн орон руу шилжүүлье. Тэгвэл 10-ийн орон 130 боллоо. 130-аас 50-ыг хасаж болно. 400-аас 100-ыг хасаад 300-т. 13 10-аас 5 10-ыг хасаад 8 10-т. 10-аас 2-ыг хасахад 8 үлдэнэ. 300-т 8 10-т 8 нэгж нь 388 болно. 388. Зөв байна. Тоогоо хийгээд тохируулаарай. Хөлөг 540 м-ээс 152 м-ээр ухарч 388 м-т ирлээ. Удирдлагын төвөөс мэдээлж байна. Хөлөг аюулгүй бүсэд хүрлээ. Одоо сэтгэл тайван байж болохоор боллоо. Сайн байна. Цахим аялагч та.